Намайг Өсгөөер гэдэг. Монгол Улсын их сургуулийг химч мэргэжлэр төгссөн. За намайг Ихтүр гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. За намайг Уран Заяа гэдэг. График дизайнер мэргэжилтэй. Намайг Бачим гэдэг. Би өвчлөлийн төлөв эмэгтэйчүүд төрийн бас байгууллагад ажилладаг. Нэг өдөрт бол 5,000 төгрөг бол хийж байгаа л баг. Ер нь тэгэл тэр чигт идэх юмд л хоолунд нь л явж байгаа. Тэгээ бас бензин хийн л дээ. Гэхдээ яг нэг өдөр болгон ингээд дундчлаад үзчих юм бол нэг 5-6,000 төгрөг бол ажиллаа. Тэгээ бас найз охин байна тий. Тэгээ дүүтэй чинь бас хэцүү шттэ бас дарамт шахалт их шттэ тий. Дүүгийн төрсөн өдөр бол найзын төрсөн өдөр бол би ч яг тийм бэлтгэл хоримтлол тий. Одоо ч өмнө нь бол ер нь би оюутан байхдаа өргүү зарлих гаргадаг байсан. Дунджаар тэгэл нэг 12-3 мянган төгрөг өдөр болгоно шахах байсан. Тэгэл өдрийн хоол өдөрт тэгэл 2-3 удаа барыг хоол иддэг. Тиймээс тэгэл унааны мөнгө 200-ын хэрэглээний мөнгө. Одоо л хүүхдтэй болсон болохоор илүү зардал нэг гаргацгүй. Одоо өөртөө зориулж юм авъя гэсэн ч гэсэн ингээд хүүхдтэй л ер нь тэгж гарчаал одоо хүүхдтэй л ямар нэг юм аваад ороод ирсэн байдаг. Тийм болохоор ер нь тэгэл тийм за би юм одоо өргөө зардал хийчлээ гэсэн ямар ч тийм бодол байдаггүй. Мэдгүй дандаа тийм нэг сонголтын асуудал амирх гарч ирдэ шүү дээ. Өглөө автобусны цухуу, таксийн цухуу, за такси гэж тэнгүүт дороо ээж 3500 төгрөгийн зөрүү ч юм уу те кофе шоп орлоо, давхар чизкейк авах ч гэдэм үү те. Тэгэл дэлгүүр орлоо нэг юм авахгүй дандаа 2 юм авах ч юм уу дандаа тиймэрхүү. Задлаадаг ойролцоогоор мэдгүй 10-аас 15 мянган төгрөг өгдөг. Дандаа такси явна, эсвэл идэх юм л явдаг шүү дээ. За яг онцгой шаардлагагүйгээ бодох юм бол яг өдөр зэхэр бичэн чинтэй ер нь амтай мэдэх дуртай. Тэр зүйлдээ бол өдөр занаг 165-6 мянган төгрөг зарцуулж байгаа тий. Миний цалингаас илүү гарчлаа гэхгүй. Тэгээ би нэг бодож үзсэн юм а яг таксинд хэдийг үрч ингээ бодож үзсэн чинь цалингийнхаа ямар ч 80% хүртэл яг таксинд. Тэгэл алхах сонголт руу орсон доо. Ингээ сар мараар нь бодож тооцож үзээгүй юм байна л да. Тэгээ ер нь 180 мянган төгрөг хэрч юм бас. Нэлээд мөнгөтэй юм байна. Тэгэл дарамт нь л орж ин да тий. Айгу яагаад ингээд идчихвэ гээл тий. Их юм хийж болох байсан шүү дээ. Их юм хийж болно ирээдүйд хэрч юм. Хэцүүлээ шүү дээ яагаад таа. За ер нь жоохон хэрэглээ амир хтэй андаа ингээд одоо багсгын гэдэг ингээд боддог хэрнээ тэгэл угаасаа ялцчихгүй л ерөөсөө өөрчөнд байдаг байсан. Тэгээ мөнгөөрөө тэгэл одоо тэгэл их юм хийсэн байх байсан бах та. Хэрвээ цавлуулж хуримтлуулж байсан бол одоо хуримтлалтай одоо л тэгэл тагцмал сар болгон ямарчсан 50 мянган төгрөг. Гэхдээ яг нөгөө нэг идчих тэр чи яг тэгж бодогддог байхгүй юу? Яг нөгөө хүн өнөөдөр амьдрах ёстой гэдэг нь яг идчих бодогдвол тэгэл дараа нь болохоор хадгалдаг байж маргааш боддог гэж хэлсэн. Хадгаламж нээжсэн юм аа. Тэгээд 2-3 жилийн өмнө тэгэл баг эхлээд нэг хитэн төгрөг хийсэн тэр чигээр л хийврээд шүү дээ. Хүн болгоо нөгөө жил болгоны хинт нэг нөгөө нэг ийм юм хийн гэдэг нэг том зорилго тавьдаг шүү дээ. Ямар ч миний энэ жилийн яг зорж байгаа юм санхүүгийн тахлах утгатай боллоо хэлдэг шүү дээ. Айгу ухаан сууж юм л та. 300 мянган төгрөг сард хэрвээ далд хийгээд ах юм бол тэр чи яг ингээд өдрөөр нь хуваачих юм бол нэг их мөнгө шагаад байгаа штэ. Зүгээр нэг те нэг ундаа хоол идэх мөнгөө ингээд сэвлээд нэг сард 300 мянган төгрөг хадгалж болох юм байна. За энэ мөнгөө хадгалсаар байх юм бол 10 жилийн дараа бол машинтай болчих юм байна. Зүгээр те. Өөртөө хадгалах бол аягүй хэцүү юм бэл. Банкнд тэгээд шууд далд хийчих юм бол ингээд хадгалсан мөнгө орны гудсан дор байгаад тахаар авдын мөнгө байгаад байгаа шүү гэд бодол байнга салахгүй те. Энэ мөнгийг ашиглаж болно те. Өнөөдөр гоё байж болно шүү.